За хэрвээ чи манипуляцийн талаар мэддэг бол ерөөсөн амьдралын талаар, хорвогийн талаар юу ч мэддгүй юм байна гэж сэтгэл зүйчид ярьдаг. Манипуляц буюу одоо санаатаагаар хүнийг мэхлэх, уран аргаар эрхэндээ оруулах, шууд бус тийм нэг дам, зөөлөн дарамтаар хүснээ бусдаар хийлгэх гэсэн энэ утгатай. Энэ үйлдэл болохоор зэрэг бидний амьдралд өдөр тутам цаг минут одоо секунд тутам тохиолдчихэдэг. Ерөөсөө амтан бүр хүслийг гүйцэлдүүлэхийн тулд их бага ямар нэг хэмжээгээр манипуляц хэрэгжилж байдаг. Адгуус амтан хүртэл гарамгаа сайн манипуляторууд байдаг штеп. Тэгэхээр зэрэг оюун ухааны дээд түвшний амтан болох хүн бол одоо манипуляцийг бүр гарамгаа сурмгаагаар ухамсартайгаар зорилготойгоор хэрэгжилж идэг гэсэн үг. За тэгэхээр бид нар хүн болгон алхам бүртээ ер нь бол ямар нэгэн зайлм ихний хохирогч ч юм уу болж яадаг. Өөрөө ч гэсэн мэхлэгч болж яадаг. За яагаад тэр вэ гэдэг асуулт гарна тий. Амьдрал гэдэг зүйл бол ерөөсө тэр чигээрээ харилцаа гоо. Ерөөсө харилцааны сүлжээ. Бид нар одоо амьдралаа ингээд төсөөлөд үзье л дээ. Өглөө нүдэ нээгээд сэрлээ гэр бүлийнхэнтэйгээ шууд харилцаж эхэлнэ. Ажилдаа явдаг бол ажлынхантайгаа харилцсан. Эсвэл одоо гэртээч вэ, гадаач вэ, одоо таньдаг хүмүүстэй харилцаанд орж эхэлнэ. За гэрт маань хүн байхгүйсэн ч гэсэн бид нар одоо цахим ертөнц рүү ордог юм уу? Хүмүүстэй харилцаж эхэлнэ. За бодлоороо хүмүүстэй харилцсан, өөртөөгөө харилцсан тий. Инхээр зэрэг бидний амьдрал одоо тэр чигээрээ янз бүрийн харилцаануудын битүү хоорондоо сүлжилдсэн энд асар том тогтолцоо байгаад байгаа байхгүй юу? Одоо бид нар цахим ертөнц рүү орлоо. За ингээд нэг хүмүүсийн тавьж байгаа мэдээлэл ч юм уу биднэрт бичсэн жижигхэн захаа нэрийг харлаа. Ингээд биднэрт хариу юм бидний сэтгэл хөдлөж байгаа. Сайнаар муугаар хүлээж аван заримдаа үл тоон өнгөрн ч юм уу тийм энэ ч гэсэн бас үйлдэл. Тэгэхээр зэрэг тэр бүхнийг одоо бусдын тавьсан постыг үзэж харж байгаа маань хариу сэтгэл хөдлөж мэдэрч байгаа маань тэр харилцааг бид нар хүлээн аваад харилцаанд бүр орчихлоо гэсэн үг. Бид нар өөрснөө одоо гадна тийшээгээ мэдээлэл тавьдаг те зарим үед бид нар бүр зүгээр одоо юу гэдэг чи би ядарч гин гэд хинт ч муу хандаагүй маягаар юм бичиж байгаа маань ч гэсэн одоо бид нар харилцаанд орж ийна л гэсэн үг байгаад байгаа байхгүй юу? Ерөөсөө бид нар эдийн засаг, улс төр, нийгмийн, цусан төрлийн хайр сэтгэл ингээд энэ харилцаанууд байна. Одоо тэр цахим ертөнцтэй хамаагүй байж болно те. Гэхдээ бидний дунд нь ингээд оршоод амьдраад байгаа харилцааны хэлбэрүүд байна. Энэ алба амны бүх одоо энэ харилцаанууд ерөөсөө байхгүй, хинтээж уулзахгүй, ойр ганцаар тэр цахимчгүй, юу ч хийдэггүй те. Бясалгагчийн ч юм амьдралыг сонгосон бай. Бид нар оюун санаандаа хин нэгний тухай бодож дурсч асуулт тавьж хариулт хүлээж хуучин яриагаа үргэлжлүүлж өөрөөсөө одоо асууж ухаж төнгөж идэг ч юм уу те. Ингээд харилцаагаа үргэлжлүүлсээр байдаг. Тэгэхээр зэрэг энэ амьдрал бидний амьдрал ерөөсөө тэр чигээрээ гадаад дотоод харилцаануудын ерөөсөө 3 цагийн харилцаануудын сүлжээ байхгүй юу? Өнгөрсөн цагийн харилцаануудаач бид нар үргэлжлүүлж яадаг. Ирээдүйд одоо уулзах юм бол тэгсэн бол тех байсан гэдэг ч юм уу. Гэх мэтэр одоо цагт биш харилцаануудыг ч гэсэн бид нар сэтгэл дотроо хийсээр байдаг. Харин энэ харилцаануудын ихэнх нь эрүүл бус байдаг. За тэгэхээр дотн харилцаа гэж юу болохыг бид нар үнэндээ мэдэхгүй. Ингэж юу н эрүүлэр харилцдаг юм аа. Жинхэнэ нээлттэй байдал гэдэг чинь ийм юм байдаг. Дотносол гэдэг чинь ийм юм байдаг гэж үлгэрлж харуулж ясан жишээ биднэрт тийм их биш. За энэ дотносол гэдэг зүйлийн тухай бид нар энэ лекцэндээ бас авч үзнэ. Ер нь бол харилцаанд энэ чин сэтгэлээс яг үнэн голоосоо жинхэнэ нүрээрээ байхгүй л байгаа бол тэнд шууд сэтгэл зүйн тоглоом эхэлж яадаг. Ингээд бодоод үзэх юм бол бид нэр өнөөдөр надад байгаа, танд байгаа харилцаануудын ихэнх нь одоо эрүүл жинхэнэ харилцаа биш сэтгэл зүйн тоглоом байж таарах гэдэг. Хамгийн гол нь бид нар өөрснөө тоглож байгаагаа мэддэггүй би одоо яг эрүүл бус харилцаанд байна шүү. Би жинхэнэ нүрээ харуулахгүй байна шүү. Би яг чин хүслээ гаргаж ирэхгүй байна шүү гэдгээ бид нар өөрснөө мэддэггүй. Тоглогч нь би өөрөө юм байна гэдгээ ингээ мэддэггүй. Тийм учраас тоглоомыг ялгахад маш хэцүү болчихж байгаа. За энийг зүгээр ном уншаад ялгадаг ч юм уу болчихгүй л дээ. Нарийн бас одоо дадал суулгах хэрэгтэй байдаг. Урдны дадлуудаа эвдэх хэрэгтэй байдаг. За цэнхэр шувуугээ цахим сургалт маань гол нь энэ дадлыг суулгах зорилготой. Одоогийн байдлаар бол хараахан бэлэн болоогүй байгаа. Гэхдээ энэ лекцүүд бол анхны суур ойлголтуудыг одоо танд өгөх юм аа. Тэгэхээр зэрэг энэ сэтгэл зүйн тоглоомыг санаатаагаар хийхийг те сэтгэл зүйн тоглолт бүр санаатаагаар хийхийг өөрт ашигтайгаар энэ сэтгэл зүйн тоглоомыг ашиглахыг манипуляц гэдэг юм. Тэгэхээр зэрэг ихэнх маань одоо энэ арга барилтаа гашгдсан байдаг. За хэн нь илүү тоглох вэ? Хэн нь төрүүлж цохилт хийх вэ? Хэн хэнийгээ илүү өвтгөх вэ? За тэрүүгээрээ яаж илүүг өөртөө хүсэж байгаа юмаа яаж авах вэ? Яаж хожих вэ гэдгийг мастер болцсон байдаг. Ингээд
сонсоход бол эвгүй сонсогдно л доо тий. Гэхдээ бид нар нөхөртөөгөө, хайртай хүмүүстэйгээ, үр хүүхдтэйгээ, аав ээжтэйгээ бид нар сэтгэл зүйн тоглолт хийж яадаг. Тэднэрт яг чин хүслээ хилдэхгүй. Тэгвэл тэднэрээр энэ хүслээ биелүүлүүлэхийн тулд янз бүрийн арга хэрэгэлдэг. Тэднэрээс янз бүрийн мэдрэмж төрүүлэхийн тулд тий одоо өөрөөрөө бахархуулах, өрөвдүүлэх, тэднэрт байгаа юмыг авах ч юм уу, эсвэл өөрийнхөө одоо хийх зүйлийг тэднэрээр хийлгэхийн тулд ч юм уу бид нар сэтгэл зүйн тоглолтыг хийж яадаг. Тэгээд бид нар энэ мэхний тоглоомыг бид нар одоо өөрснөө байнга хийхээс гадна бусдаас үргэлж авч яадаг. Тэгээд бид нар одоо энэ манипуляц хийх үйл явцаа бид нар бараг зүудэндээ хүртэл энэ чадвараа хурцлж яадаг гэсэн үг шүү дээ, тий. Тэгэхээр зэрэг энэ үйл явц яаж явагддгвэ гэдгийг л одоо энэ лекцээр ярина л гэсэн үг товчхондоо, тийм үү. За энийг мэдснээр бид нар одоо манипуляторуудыг танин, тэдний золиос болохоос өөрийгөө хамгаална, өөрөө ч гэсэн бусдад манипуляц хийхээс татгалзаж сурна. Тэгэхээр бид нар өөрснөө манипуляц хийхгүй байснараа сэтгэлийн амар амгаланг олно. Биднээс одоо аз жаргал нь хамаарч идэг тийм хүмүүс байгаа шүү дээ, тий. Үр хүүхдүүд байдаг ч юм уу, тий. Тэгэхээр тэднэрт бид нар ариу эрүүл хэв маягийг үзүүлнэ. Өөрийнхөө амьдралд би ингээд эрүүл харилцааг үүсгэснээрээ, ядахтаа би өөрөө эрүүлэр харилцаж эхэлснээрээ энэ амьдраад байгаа энэ орчныхоо уур амьсгалыг эрүүл болгож өгнө гэсэн. Хортой харилцаануудаас гарна, бусдын ийм хандлагыг таслан зогсооно, өөрөө болно, тий. Энэ бүхэн чинь бидний өөрийнхөө төлөө хийж байгаа хамгийн чухал алхмууд байгаа байхгүй юу? Гаднаас харахад ямар нэг юм эвдрээд байгаа юм шиг, хин нэгнээс салаад байгаа юм шиг, магадгүй одоо хин нэгэнд хаягдаад байгаа ч юм шиг, ялагдаад байгаа ч юм шиг үзэгдэж болно. Гэхдээ зөвхөн тэр гадна талын бүтэн нэмгэн хальсыг, дүрсийг хадгалахын төлөө тэр дотор талын өмхийг одоо насан туршдаа твчхээс бид нар өөрийгөө аварж байгаа гэсэн үг. Одоо ийм алгуур мөхлийг твчхэд дэндүү харамсмаар, дэндүү үнэтэй амьдрал шүү дээ таны амьдрал чинь, тий. Та жаргалтай байх бүрэн эрхтэй, эрдэнэт хүн хамгийн үнэт зүйл шүү дээ. Тэгэхээр зэрэг би таныг жинхэнэ утгаараа эрүүл байж одоо аз жаргалыг амсаасай гэж хүсэж байна. Энэ лекцийг сонсоосай гэж хүсэж байна.